амар дээшээ явдаг юм бас амар хурдан буцаага доошоо өндөг шүү. Тэгээ юу нэрэ нэг юм бол дээшээ явахт нь ашиг хий. Тэгээ доошоо явахт нь хэдүүлээ бас ашиг хий. Яг гэх юм бол энэ ингээд дээшээ явдаг нь удахгүй унана. Хөрмөө хэдүүлээ хийхгүй. Хэдүүлээ үсэх дээр нь ашиг хийн, буурах дээр нь дахиад ашиг хийн шүү. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Бондын зах зээл дээр бага зэргийн паник гарч эхэлж байна. За, юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Японы засгийн газраас. За, та харж байгаа юм бол TLT Америкийн 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын хөрөнгө оруулалтын сангийн ханш хэдхэн цөөхөн хоногийн дотор яасан бэ гэвэл 1.7%-аар унсан. За. Тэгээ энэгээр дамжуулаад бүх засгийн газрын үнэлгээ навс унтчихж байгаа байхгүй юу? Маш богино хугацаанд. За. Тэгээ энэ цаана зүгээр нэг тэрбум доллар 50 тэрбум биш хэдэн зуун тэрбум доллар байгаа болохоор 2% хөдөлгөөн айгу хүнд цохилт гэсэн үг. За. Тэгээд хэдүүлээ энэ хаанаас ингэж үүсэж байгаа юм бэ гэх юм бол судлах юм бол Японы 10 жилийн хугацаатай засгийн газрын хүүгийн хувийг ингээ харах юм бол дөнгөж саяхан юу болсон бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног энэ 7 хоногт харах юм бол жилийн хүү 1.7-оос 1.8 1.9 хүртэл өссөн. За энэгээр дамжуулаад юу болж байна гэх юм бол Японы өмнөх жилүүдэд гаргасан засгийн газрын бондын үнэлгээ нь буурч байгаа. Окей. Та нэг хөрөнгө оруулалтын сан, тэтгүүрийн сан, арилжааны банк байлаа гэж бодъё. 5 жилийн өмнө Японы 10 жилийн хугацаатай засгийн газрын бондыг авсан байлаа гэж бодъё. За тэгээд тэр 5 жилийн өмнө авсан засгийн газрын бондын үнэлгээ өнгөрсөн хэдэн саруудын хугацаанд яасан бэ гэх юм бол навс унсан. За. Окей. Тэгээд бүр урт хугацаагаар хараад үзэх юм бол 10 сарын чарт хараад үзээд 2007 оны үеэр ер нь бол Японы засгийн газрын хүүгийн төвшин одоо 1.9 1.8-ийн хооронд байсан. За тэгээ юу болсон бэ гэх юм бол 2006 оноос хойш ер нь тогтмол доошо буурсан, мөнгө хевлээд засгийн газар өөрөө бонд гаргаад төв банкаар авахуулаад энэгээр дамжуулаад зах зээл дээр байгаа хүүгийн төвшингийг бууруулсан. Яагаад тэгсэн бэ гэх юм бол эдийн засгаа дэмжихийн тулд хүүгийн төвшингийг бууруулахын тулд эдийн засаг дээр байгаа банк санхүүгийн байгууллага засгийн газрын хүүгийн дарамтыг бууруулах гэж ер нь бол төв банкны нөлөөгөөр манипуляцаар дамжаад бүр ковидын үеэр хасах хүүлүү явсан. Тэгээ та харж байгаа бол 2019 онд ер нь бол ёроолтой хүрсэн. Тэрнээс хойш энэ засгийн газрын бондын хүүгийн өгөөж 1.8 лөө маш богино хугацаанд ингээ өсөөд тэгээд юу болж байна гэх юм бол ер нь бол санхүүгийн зах зээл Японых тэгээ Японы санхүүгийн зах зээл мэдээж дэлхийн санхүүгийн зах зээлийг нөлөөлж байгаа. Тэгээ та хэд энд юу харагдаж байна гэх юм бол нэлээд том basing formation харагдаж байгаа. Тэг ингээ харах юм бол ер нь бол дээшээ явах нь ойлгомжтой. Тэгээ хаавар явах магадaltaй юм бэ гэх юм бол бараг blue sky. За тэгээ энэ нь бол дэлхийн санхүүгийн зах зээлийг тодорхой хэмжээнд эрсдэл оруулах бүрэн потенциалтай. Яг гэх юм бол энэ засгийн газрын бондын хүү 3, 4, 5, 6, 7, 8% хүрчих юм бол энэ үеэр авсан хүмүүс бүгдээрээ мөнгөнийхөө талаас дэш 70-80% алтна гэсэн үг. Тэгээд тэтгүүрийн сан, хөрөнгө оруулалтын сан, Японы төв банк өөрөө эдгээр бүгдээрээ асар олон тэрбум их найд йены алдгалт хүрэх эрсдэл бол байгаа. Тэгээд та харж байгаа бол энэ бондны үнэлгээ 100-аас ерөөхдөө ингээ буурж ийн. Энэ бол зүгээр 2 жилийн хугацаатай засгийн газрын бонд гэхдээ 10 жилийн хугацаатай бондын үнэлгээ харах юм бол оргилцэг 103-аас одоо 98 руу буурсан байна. Тэгээд та 100 тэрбум йенээр авсан байгаа юм бол одоо ойролцоо 5 тэрбум йений алдгалт орсон байгаа. Энэ тэгээд дөнгөж эхэлж байгаа. Энэ өшөө доошоо явах потенциал бол байгаа. Хугацааны арилжаа хөрөнгө оруулалт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой.
Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хувиар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Энэ өшөө доошоо явах потенциал бол байгаа. За тийм учраас ер нь бол энэ тий саяхан жоохон уналт үзүүлсэн. За гэхдээ Японы засгийн газрын бонд фейлтэд эхлэх юм бол эсвэл эрсдэлтэй болоод ирээд хүмүүс зараад эхлэх юм бол тэр мөнгө нь хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол номер 1 Америкийн засгийн газрын бонд руу зүгтэх магадaltaй. Яг гэх юм бол хамгийн баталгаатай гэж үздэг. Хамгийн их татвар төлөгч нартай хамгийн том санхүүгийн зах зээлтэй хамгийн гүнзгий Америкийн төв банк бол бас дахиад мөнгө хэвлэх ер нь бол боломж байгаа. Тэгээд Европын засгийн газрын бонд авахгүй, Арабыг авахгүй, Хятадыг авахгүй, Австралиг авахгүй хамгийн аюулгүй газар ерөөхдөө Америк тэгээд нэмээд бас дэлхийн reserve одоо нөөцийн valued учраас энэ дэшээ явах магадaltaй. Тийм учраас хэдүүлээ бас энэ EU өвлө хөрөнгө олт хийсэн сая нэг хэсэгтээ 29-өөс хүрээд буцаагаад буурж эхэлж байна. Гэхдээ одоо 50-day moving average дээр ирээд энэ uptrend ерөөхдөө өргөжлөх магадлал бол байгаа. Та тарж байгаа бол нэг жижигхэн fake out болж ах шиг байна. Гэхдээ Европын эдийн засгууд ерөөхдөө маш муу байгаа. Францын засгийн газар тогтургүй, Англих тогтургүй гих мэтчлэн. Тэгээд хэдүүлээ энэ тренд лайныг ингээд зурчих юм бол за тий одоо жижигхэн fake out хийгээд буцаага дээшээ гарч ийн. Тийм учраас энийг ерөөхдөө багц руу оруулсан байгаа. Окей. Хөрөнгөний зах зээл рүү ороход өмнөх видеон дээр бас ярьж ирсэн айгу аюултай харагдаж эхэлж байна. Гэхдээ магадaltaй заавалчгүй энэгээр явах ерөөсөө шаардлагагүй. Юу болж байна гэх юм бол нэг head and shoulders гарч эхэлж байна. Тэ. Одоо тэгээ ингээд доош явчих юм бол ер нь бол энэ neckline тэ энэ хавар байлаа гэж бодоход ер нь бол энэ хэмжээгээрээ буурах боломжтой. Тэгээ хаа хүртэл буурах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 200-day moving average ба түүнээс доошоо магадгүй хэдүүлээ нэг харах ёстой. Энд нэр ер нь бол ерхий зах зээл ингээ буураад эхэлчих юм бол тий ер нь бол эйгүү болж эхэлнэ. За S&P 500 дээр бас яг QQQ дээр цэвэрхэн биш гэхдээ бас нэг юу харагдаж байгаа тийм учраас хэдүүлээ анхааралтай байх ёстой шүү. За Dow Jones Index дээр бас юу харагдаж байна гэх юм бол тий head shoulder left shoulder right shoulder тэгээд тэ neckline энүүгээр явж байгаа шүү гэн. За тэгээ ингээд доошоо унах магадлал бол байгаа. Хэдүүлээ энийг анхааралтай харцгаая. Тэгээ хөрөнгөний зах зээл буураад эхлэх юм бол засгийн газрын бондууд эрсдэл ороод ирээд за тэгээд энэ Украины дайн тэгээ удахгүй Дональд Трампын засгийн газар Америкчууд Венезуэла улсыг бөмбөгдөх магадлал улам нэмэгдэж байгаа. Тийм учраас ерөнхийдөө precious metals risk off хөрөнгүүд ингээ өсөж байгаа. Тэгээд энэ ascending triangle харах юм бол тэгээ өмнө бол ийм тэ triangle байсан бол эндээс breakout хийсэн. Одоо дараагийн formation руу орж ийн. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол магадгүй энэгээр нэг fake out хийгээд тэ тэгээ өргөжлүүлээд өсөх магадaltaй. За тэгээд энэ хугацаанд хэдүүлээ ямар хүлээлттэй эсвэл би ямар хүлээлттэй байгаа юм бэ гэх юм бол Fibonacci-гаараа гаргачих тэ. За тэгээд Fibonacci full measured move 4900 5000 за тэгээд 1.6-аар явчих юм бол 5600 хэдүүлээ харцгаая overshoot хийж магадгүй. За тэгээд хэдүүлээ мөнгөний зах зээлийг бас харцгаая. Ер нь бол айгу bullish pattern. Fibonacci-га хаанаас эхлүүлэх вэ гэвэл хэдүүлээ энэ ёроолноос эхэлчихцгээе. Оргилцэг full retraction Fibonacci full measured move бол 71 1.6 бол 87. За тэгээд энэ бол 2026 онд болох магадaltaй. Тийм учраас хэдүүлээ өчтөр нэг call option авсан шүү. За тэгээд тэр call option ямар option авсан бэ гэх юм бол манай school community дотор ингээд бичигдсэн байгаа. Бас маш олон компани үнэлгээ. Тэгээд энэ жилийн эцэст тий таамагласнараа айгу хүчтэй дуусчих шиг байна. Манай бас нэг гишүүн манай энэ групп руу ойролцоо нэг $89,000 орсон.
одоо 249 мянган доллар болсон. Тэгээд баяр хүргэе. Тиймэрхүү гişүүд зөндөө байгаа ихэвч хүмүүс айгу чимээгүй байдаг. Гэхдээ хаяа нэг баярлаа гэж хэлдэг юм бэлээ. Тэгээд баярлаа хэлсэнд баярлаа. Тэгээ хэдүүлээ хүчтэй өндөр ашигтай үргэлжлүүлээд хөрөнгө олтуудаа хий шүү. Окей. За дараагийнх хэдүүлээ доллар индексийг хэдүүлээ харцгаая. Нэг жижигхэн fake out хийж байх шиг байна. Нэг хөөрхөн uptrend дотор явж исэн энэ 50-day moving average дээр ер нь бол bounce хийсэн. Одоо яг энэ 200-day moving average ер нь бол жоохон resistance болж эхэлж байгаа шүү байна. Энийг жоохон ингээд цохих хэрэгтэй. Тэгээд энэ vertical одоо ийм зураасууд миний зүгээс тийм амар хүчнтэй бол биш. Ер нь бол хамгийн хүчтэй тренд мэнд илэрхийлдэг юм юу юм бэ? Эсвэл нөгөө resistance support юу юм бэ гэх юм бол horizontal шүү ингээд тэг horizontal lines. За тэгээ ингээ харах юм бол энд нэг support үсэж гэн хоёр удаа bounce хийлээ. Тэгээ энүүгээрээ дамжуулаад яваад өргөжлүүлээд өсөх магадaltaй. Евро долларын ханшиг хэдүүлээ бас нэг харцгаая. 1.16 дээр оргилцыг низээсэн бэ гэх юм бол саяхан 9 сарын үеэр 1.19 дээр хүрсэн. Тэрнээс хойш ер нь бол тогтвортой доошоо явж байгаа. Та харж байгаа бол энд нэг support байна. Энийг эвдчих бах. Энд бас нэг support байгаа. Энийг ерөөхдөө хоёр удаа мэрээд барсангүй. Гэхдээ 50-day moving average ерөөхдөө доош явж байгаа. Та тийм дунд forex-ийн swing trader байгаа юм бол өндөр хөшүүрхтэй биш, бага зэргийн хөшүүрхтэй ер нь бол евро short dollar long арилжаа хийхэд энэ ерөөхдөө айгу боломжтой харагдаж байна. Тэгээд доошоо унахаар нэлээд зай байгаа. Тэгээд ер нь бол нэлээд урт хугацааны swing trade тавьчих юм бол энэ moving average хүртэл 1.8 хүртэл 6% юм байна. Нэлээд олон pip байгаа тий. 1700 pip байгаа. Тиймэрхүү ашигтай арилжаа бас харагдаж байна. Гэхдээ би бол нэг сүртэй forex-ын арилжаа хийхгүй. Надад ерөөхдөө нэг таалагдгүй, ерөөхдөө компани дээр ер нь бол шинжилгээ дүнэлтээ хийдэг. Тийм учраас тиймэрхүү юм хэдүүлээ хийхгүй. За бид өнгөрсөн жилд хамгийн өндөр ашиг өгсөн нэг компани юу юм бэ гэх юм бол Core Mining double bottom маягийн юм хийгээд 50-day moving average дээр одоо ирсэн байна. Тэрэндээ жоохон failдлээ. Одоо энд юу харагдаад эхэлж байна гэх юм бол нэг resistance support line гарч эхэлж байна тий. Энд нэг байна. Энд бас нэг support line гараад ирсэн. Дараагийнхан хаана байх магадaltaй юм бэ гэх юм бол энэ дээр байж магадгүй. Тэгээд ер нь бол дараагийн leg up жоохон sideways consolidation ороод $19. Тэгээд $85 85 хоногийн дараа тайлангаа гаргана. Мөнгөний үн өсөж байгаа болохоор Core Mining бусад мөнгөний уурхаануудын хувьцааны үнэлгээ бүгдээрээ өсөж байгаа. Манай өөр багц дотор байгаа Hecla Mining-ийн хувьцаа Core Mining-аас overperform хийж та харж байгаа юм бол тий энэ uptrend үргэлжлсээр л байгаа. Хэдүүлээ саяхан жоохон нэмсэн. Хоёр удаа fake out хийгээд 50-day moving average дээр bounce хийгээд энэ line-аараа явж байгаа. За тэгээ хэдүүлээ ингээд цаг хугацаагаар ингээ хоошоо явах юм бол Hecla Mining бол тий явах зай бол байгаа. Та юу харагдж нэг logarithmic болгочих. Тэгээ юу харагдаж байна гэх юм бол тий одоо томоохон resistance дээрээ ирж байгаа. Тий энд нэг байна. Энд бас нэг том resistance байна. Тэгээд энд нэг resistance байгаа. Окей. Тэгээд таатын дунд магадгүй нэг тий Hecla Mining дээр call option авмаар байгаа юм бол maybe тий энэ ерөөхдөө буцаага жоохон retest хийх магадaltaй. Тэгээд retest хийгээд дахиад энэ 15% дээр очиход ер нь бол нэг leap option авчвал нэг холын зайны option тий нэг жил мөлийн дараа ч юм уу энэ $20 дээр за бүр out of the money call option leap option авъя гэх юм бол магадгүй энэ 31 32 дээр. Гэхдээ өндөр дүнгээр биш шүү. За зүгээр нэг жоохон Германы мөнгөө нэмэхээр тиймэрхүү юм хийчээрэй. За ойрт харсангүй Tesla хувьцаагаа хэдүүлээ харцгаая. Нэг жижигхэн cup and handle үүсч байсан. Ерөнхийдөө эндээсээ ер нь бол гарч эхэлж байгаа. Тэгээд юу харагдаж байна гэвэл тэ за энэ болчих шүү байна.
Тэгээ ингээд хүмүүс зүгээр дураараа зураас тавьдаг болохоор бас нэг техник шинжилгээ бол төгс биш, зүгээр нэг чиглүүлэг өгч байгаа. Тэгээд ер нь бол энэ triangle-аар явж байгаа. Энэ horizontal line бол хүчнтэй миний зүгээс. За тэгээ ингээд яваад. Тэг яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ cup and handle гих мэтчлэн яагаад ирэх юм бол Tesla доош онч магадгүй шүү. За тэгээд тийм учраас хэдүүлээ бэлэн байцгаая. QQQ, S&P 500 гих мэт чинь бүгдийг хараад тэг магадгүй бид нэр Tesla-гийн баг зэрэг position дээрээ жоохон ашиг авах цаг ирч магадгүй. Гэхдээ ингээ breakout хийгээд retest хийчих юм бол хэдүүлээ нэмээд авна шүү. Яагаад гэх юм бол monthly chart харах юм бол ер нь хүчтэй uptrend дотор явж байгаа. Тэгээ хэдүүлээ энэ дээр Fibonacci-гийн юм гаргачих юм бол эндээс аваад хоп тэгээд logarithmic chart шүү заяа. Linear болгочих юм бол арай жоохон ойлгомжтой. За тэгээд measured move нэг дээр ерөөхдөө 2 удаа тулаад ирсэн 1.6 руу явчих юм бол энэ $721 руу явах магадлал бол байгаа. Энийг арилчий арай ойрхны time frame-ыг аваад үзэх юм бол энэ байна. Up for retraction. Full measured move бол 565 1.6 бол 781 руу явах потенциал байгаа. Эсвэл correction ороод энэ 236 руу хүртэл явах юм бол 295 тий. Тэгээд энэ юутэй нийцж байна гэвэл одоо энд нэг uptrend line байна. Тий. Тэгээд энэ uptrend line-тэй золох юм бол 382 эсвэл яванда 0.5 гэх юм бол 390 360 мар хавцаа. За энийг харцгаая. Анхааралтай бай. Манай багц айгүй хөөрхөн өсөж байгаа. Та бүгдэнд баяр хүргэе. Тэгээ энэ жилээ ногоон дуусах суурь тавьсан байгаа. Тэгээд яг хүлээлт. Миний хүлээлт бол багцаа дахиад нэг 10%-аар өсчих юм бол айгүй nice. Тэгээд 5% болсон ч is okay. Удахгүй хэдүүлээ энэ TLT дээр байгаа, EUO дээр байгаа позициудаа жоохон өөрчилж магадгүй. Гэхдээ юун дээр үндэслээд шийдвэр гаргах юм бэ гэх юм бол энэ алт мөнгөний ханшин хаашаа хөдөлгөөн тодорхой болоод ирэх юм бол хэдүүлээ хөдөлгөөн. Тэгээд энэ алтны ханш бол амар өсөж байгаа. Тийм учраас хэдүүлээ болгоомжтой байх хэвээр. Амар дээшээ явдаг юм бас амар хурдан буцаагаад доошоо ундгий шүү. Тэгээ юу мөрөнө гэх юм бол дээшээ явахт нь ашиг хий. Тэгээ доошоо явахт нь хэдүүлээ бас ашиг хий. Яг гэх юм бол энэ ингээд дээшээ явдаг нь утахгүй унана. Тэгээ хөрмөө хэдүүлээ хийхгүй хэдүүлээ үсэх дээр нь ашиг хийн, буурах дээр нь дахиад ашиг хий шүү. За. Тэ. Хоёр өрмийн тогоон дээр өрмөө тогтоогоод хоолндоо хэдүүлээ. Бай. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэрл бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.